Технологийн цаг болонгаар бизнесийн хэмнэл хөтөлбөр үргэлж ирж байна. За олон улсад геополитикийн нөхцөл байдал хүндэрч магадгүй эрсдэл үүсэж байгаагаас цахим мөнгөний хэрэгсэл биткойны ханш нэгж нь $900 бол давж чангараад байна. Өнгөрсөн 7 оны турш биткойны ханш даруй 15%-аар чангарснаар $902 төрөөд байсан бол яг одоогийн байдлаар дахин 1.4%-аар чангарсаар нэгжийн түвшин $908 29 орчим центээр бол тогтоод байна. Ямар ч тач ингэснээр энэ сүүлийн 1 жилийн дотор бол өсөлтийн хувьямжаа харьцангуй өндөр байсны шугам график дээрээс харж болохоор байгаа. 2016 оны хувьд бол нийт өсөлт нь 107% болж ханшийн түвшин дор хаяж одоо ханшийн түвшин өрөндөө бол 2 дахин өссөн гэсэн үг болж байгаа юм. Энэ онд одоо ямар ч валют, ямар ч түүхийд, ямар ч индексээс илүү өндөр өсөлт болж байна гэдгийг анхаарах нь зүйтэй. За хамгийн сүүлд 2014 оны 1-р сард биткойны ханш бол ийм өндөр түвшинд хүрчүүл өсч байсан байгаа. Энэ нь бол $1100 орчим $1-аас иргэн бууж байх үед бол хүрч байсан үнэлгээ юм а. За Америк нэгдсэн улс эх жилээс эхлэн мөнгөний бодлого чангална гэсэн хүлээлт нь юаний ханшийг бол сулруулж байгаа. Түүнчлэн Дональд Трамп эх сард ажлаа хүлээн авах гэж байгаатай зэрэгцсэн. Хятадд бас биткойны эрэлт бол огцон өссөн ийхүү ханшийн өсөлтийг бас дэмжиж өгсөн гэж ажиглагчид хэлж байгаа юм. Тэгвэл Японы видео тоглоом үйлдвэрлэгч Nintendo компани Pokemon Go болон Super Mario Run тоглоомуудын амжилтыг эх онд ч гэсэн давтна гэж үзэж байна. Компани ерөнхийлөгч Tatsumi Kimishimатай хийсэн ярилцлагын үеэр тэрээр 2017 оноос эхлэн ухаалаг төхөөрөмжөд зориулсан жилд одоо 2-3 шинэ тоглоомыг гаргах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байгаа. За видео тоглоомын Nintendo компанийн одоо нүүр царай болсон Super Mario-гийн iOS үйлдвэрлэлийн систем зориулсан хувилбар өнгөрсөн 7 хоногт гарсан байгаа. Хэдийгээр энэ тоглоомыг татаж суулгахад үн төлбөргүйч за бүх үеийг нээхэд бол $9.99 бол төлөх шаардлагатай болж байгаа юм. Одоогоор уг тоглоомыг App Store-оос хамгийн багадаа 40 сая удаа татсан байгаа юм байна. Үүнээс 285 сая буюу 2,850 мянган App Store-д гарсан удаа эхний өдрийнх нь таталт байсан. Яванда ямартач хурдны түвшин бол буурсныг илэрхийлж байгаа. Гэхдээ яванда 100 сая төгрөг хүрэх зорилготойгоо компани ерөнхийлөгч ярилцлагынхаа үеэр онцолж байсан юм а. За технологийн салбарын голлох мэдээллийг зөвхөн Монголд хэдийгүй дэлхийн 120 улсаас 2600 гаруй шинжээчийн бэлтгэн ирүүлснээр бид 7 өнөө бүрийн даваа гарах та бүхэнд хүргэсээр байна.